Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол улсын их хурлын гишүүн Дэнх Туяа Ганбаатар нарын 65 гишүүнээс 2026 оны 6 сарын 22-ны өдөр улсын их хурлд өргөн мэдүүлсэн хасрах үйлчлэгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хилцэх хэсгийн асуудлыг хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хороо 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Асрах үйлчлэгээний тухай хуулийн төсөл нь асрах үйлчлэгээний эрх зүйн үндсийг тогтоож, асрах үйлчлэгээний төрөл ангилал хэлбэр, үйлчлэгээ үзүүлэгт тавигдах шаардлага, үйлчлэгээ үзүүлэгч болон үйлчлэгээ авагчийн эрх үүрэг, талуудын хамтын ажиллагаа, хүний нөөц, сургалт, санхүүжилт, төрөөс үзүүлэх дэмжлэг, хяналт, хариуцлагатай холбогдсон харилцааг цогцоор зохицуулахад чиглэсэн болно. Хуулийн төсөл батлагдсанаар асрах үйлчлэгээний эрх зүйн орчин анх удаа бие даасан хуулиар бүрдэж, үйлчлэгээний төрөл, хэлбэр, шаардлага, хүний нөөц, санхүүжилт, хяналт, хариуцлага нэгтэн тогтолцоо бий болох, асрах үйлчлэгээний хүртээмж чанар сайжирч, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд болон бусдын тусламж дэмжлэг шаардлагатай иргэд хэрэгцээндээ нийцсэн үйлчлэгээ авах боломж өргөжж, төр хувийн хэвшил, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа өргөжж, асрах үйлчлэгээний салбарт хөрөнгө оруулалт, шинэ үйлчилгээ, мэрэгчсэн хүний нөөц бий болох хэрэгцээ үндэс бүрдэнэ гэж хууль санаачлагч үзсэн байна. Асрах үйлчлэгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн аж ахуй нэгжийн орлогын албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, нэмэгдсэн өртгийн албан татврын хуульд нэмэлт оруулах тухай, үндэсний баялагын сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, асрах үйлчлэгээний тухай хуулийг дагаж өмөрдөг журмын тухай хуулийн төсөл батлагдаж хэрэгжиж эхэлбэл хууль санаачлагчийн боловсруулсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон гарах зардлын тооцооны тайланд дурдсанаар төрийн байгууллагын хэмжээнд жилд нийт 5 тэрбум 515 сая 700 мянган төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай гэж тооцсон бөгөөд үүнд төрийн байгууллагын нэмэлт үйлчлэгээний зардал 2 тэрбум 958 сая төгрөг, жилд 3 жишг төв байгууллага зээлийн хүүгийн татаас 1 тэрбум төгрөг, хүний нөөцийн сургалт 600 сая төгрөг, хөдөлгөөнд асрах үйлчлэгээний төвийн санхүүжилт 958 сая төгрөг тус багтсан байна. Хуулийн төслийг ди парламент цахим хуудасд байршуулж иргэд олон нийтийн саналыг авсан байна. Байнгын хорооны хуралдааны хуулийн төслийг хэлэлцүүлэх үед хуулийн төсөлтэй холбогдуулан улсын их хурлын гишүүн Наранбаяр асрах үйлчлэгээний шинэ төрөл Монгол улсад хөгжих хэрэгцээ үндэс бүрдэж байгааг онцолж хүн амын насжилт бэлтгэгдсэн болсон хүчний гадаад улсад орнуудад алдахгүй байх, ажиллах нөхцөлийг сайжруулах, хувийн хвшлийн оролцоог нэмэгдүүлэх асуудлаар улсын их хурлын гишүүн А. Ганбаатар төр хувийн хвшлийн түншлэлийг хөгжүүлэх, ахмад настыг ганцаардах нөхцлөөс өрчсөн сэргийлж, тэднийг нийгмийн харилцаанд оролцоход дэмжлэг үзүүлэх талаар улсын их хурлын гишүүн Наран Туяа Нара хуулийн төслийг дэмж байгаа илэрхийлж хүний нөөцийг бүрдүүлэх чиглэлд анхаарах талаар тус ус үг хэлсэн болно. Асрах үйлчлэгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн аж ахуй нэгжийн орлогын албан татврын тухай хуульд нэмэлт оруулах тухай, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт оруулах тухай, нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, нэмэгдсэн өртгийн албан татврын тухай хуульд нэмэлт оруулах тухай, үндэсний баялагын сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, асрах үйлчлэгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг байнгын хорооны хуралдаанд оролцогчдын олонх дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Улсын их хурлын дарга гишүүдээ асрах үйлчлэгээний тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа. За Эрдэнэт гишүүнд баярлалаа. За ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.